За сайн байцгаана уу манайхаа халууна байна. Энэхүү мини влогоор тааддаг. Хэрвээ Япон бол заавал очиж үзэх ёстой 3 газрын талаар хуваалцъя гэж шийдлээ. За бидэд Солонгосоос Япон руу 2 цаг гарan нисэж очоод энэ лимузин бас суугаад Наритагаас Токио орсон. Хүний $20 орчим болсон 2 цаг гарan явдаг. Энэ их дажгүй автобус байсан. Тэгээ замдаа үзэж харах зүйл маш ихтэй, тухтай, Wi-Fi-тай. Таад мэн заавал туршаад үзээрэй. За миний ихний санал болгох газар бол Асакуса гэдэг энэ буддийн сүм. Японд байрлах нэлээ эртний сүмдээ ордог юм байна лээ. Тэгээд ер нь төгс соёлыг нь ойлгоё ороод үзэхэд л ястай газар шиг санагдсан. Тэгээ энэ сүмийн энерги нь надад ягаад ч юм нэг цаанаа л өөр байсан. Тэг хүмүүс зорж очиж бас их залбирч, мөргөл өвлдөж тэгээд ийм заавлууд хийдэг юм байна лээ. Тэгээ Токио өөрөө ямар бужигсан завгүй хот үлээ. Тэг очиод нэг сайхан амрахад их сайхан газар байсан. Тэгээ хажууханд нь шопинг хийх болон хоолны газрууд ихтэй болохоор бүтэн нэг өдрийн л ажил болох юм байна лээ. За тэгээд Японд очиод мэдээж хамгийн түрүүнд бодогдох зүйл бол хоол, тэр тусмаа суши. За тэгээд таад маань суши идэх ресторанаас сонгохдоо нэг үнэтэй fancy ресторан сонгох гэхээсээ илүүтэй энэ standing sushi bar буюу зогсоогоороо сушиг тэр дорн захиалаад иддэг газар ороод үзээрэй. Заагсныхан чанар, за тэгээд бэлтгэж байгаа хүний ур чадвар бол үнэхээр ярилдаггүй. За эцэст нь энэ Yayoi Kusama гэдэг Японы нэлээд алдартай артистийн өөрийнх нь музей гэхээр бас ороод гарахад их сонирхолтой. Тэгээд сүүлд Элвитэй хамтраад нэг шинэ коллекц гаргацсан байсан. Тэгээд яг өөрийнх нь бүх бүтээлүүд байдаг юм байлээ. За ингээд бяцхан влогтой минь хамт байсан баярлаа. Би нөгөө ханиад түрээдээ хоолой маань бүрсөөцсөн. Сонь сонсогдчихж магадгүй. За тэгээд та хэд маань намайг Instagram дээр дагаарай. Bye.